анх нөө энэ ингээ хүлээж аваад яг 1-р ангиасаа дааж явсан анхны анги маань. Тэгээд ер нь яг хувь тавилангаар учирсан хүүхдүүд гэж бодоод яг энэ хүүхдүүдийг ирээдүйн надад шалтгаалах юм шиг санагдчихсэн. Ер нь бол хичээх ёстой, энэ хүүхдүүдийн төлөө хөдөлмөрлөх ёстой юм байна. 95 жилийн хугацаанд миний яг зорилго байж чадсан. Ер нь жил болгон өдөр болгон л ер нь аяга хөөрхөн дурсамжууд ер нь үлдээд явдаг. Тэгээ яг бүгднгийн яг сайн санахгүй ч гэсэндээ яг ингээд тод үлдсэн дурсамжууд маань яг 1-р ангид ороод бид гэдэг ковидын үед цахим хичээлээр ингээд хичээсэн шүү дээ. Тэр үед аяга дурсамж нь аяга тод тэгээд тэрнээс гадна нөгөө нэг бид гэж яг ковид дуусаад нэг ангитай ингээ ирээд танхимаар хичээсэн чи бүгд нөгөө маск аваад тэгээд нэг хүүхдүүдийнхаа царайг яг харж эхэлжсэн. Тэр бас аяга тод дурсамжилж энэ хүүхд чинь нэг иймэрхүү царайтай байсан юм байна. Үлдчихсэн. Ер нь бол хүүхдүүд айгүй нөгөө хувийн амьдрал айгүй сонирхож асуудаг. Багшаа та одоо яг хэдэн хүүхдтэй болох вэ? Та яг хаана амьдардаг вэ? Хэдэн настай вэ гэх тэр асуултууд нь ер нь бол айгүй сонирхолтойгоор тэгж сонирхож асуудаг болохоор айгүй сонирхолтой санагддаг. Маш гонигтай байгаа. Хүүхдүүд бол намайг айгу ангийнхныгаа явуулах гэж байгаа гэж баярлж байгаа гэж бодож байгаа. Багш нь бол маш гонигтай байгаа шүү. Гэхдээ хүүхдүүд маань дараагийнхаа анги дэвших, дараагийнхаа ангид ороход ер нь ирээдүйдээ сайн хүн болохын тулд багш нь баяртайгаар хүүхдүүдээ үдэж явуулах болно. За сурагчдаа ер нь дунд анги руу ороход өөр гэж багш нь хэлж байгаа. Одоо нэг багш орохгүй нилээд хэдэн багш орно. Багш нь одоо яг ингэж хүүхэд толгоныг мэддэг шиг хүүхэд толгоны хичээл, сурлага, гэр бүлийн бүх зүйлийг мэддэг шиг дунд ангид орохоор бүх багш нар нь яг тэр зүйлийг нь мэдэхгүй тийм ээ. Хэлмээр байгаа үедээ асуумаар байгаа зүйлээ тэр болгоно асууж мэдэх хүн ховор байх. Гэхдээ тэр болгоныгоо асуухгүй, айж эмээхгүйгээр дараагийнхаа зүйлдээ маш чамбай хөдөлмөрлөж суралцаарай. Тэгээд хүүхдүүдтэй хайртай шүү. 5 жилийн хугацаанд багшийнхаа зорилго байж чадсан. Та нартаа маш их баярлалаа. Дараагийн ангидаа орохдоо анханасаа төлөвлөж тийм ээ сайн суралцаарай. Ирээдүйдээ маш олон зүйлийг хийж бүтээсэн мундаг хүмүүс болоорой гэж хүсье. За хүүхдүүдтэй 5 жилийн хугацаанд амжилттай суралцаж төгсөж байгаад нь баяр хүргэе, эрдмийн баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай. Та нар маань мундаг суралцаж төгсөж чадсан шүү. Төрхөн гарт минь уг холбох аргыг заасан багагийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багагийн багшаа баярлалаа балчин хам би чин бичиж сурлаа багагийн багшаа би хайртай бодин санд минь тобод харгыг заасан багагийн багшаа баярлалаа балчирхан би чин бодож сурлаа багагийн багшаа баярлалаа балчирхан би чин бодож сурлаа багагийн багшаа би хайртай. Сарулет минь зүүн шахарыг заасан багагийн багшаа баярлалаа